Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Lastbeam гэдэг компанид бид нар хүрэлцэн ирсэн байгаа. Яг энэ хэсэг бол бидний одоо шүншиг гэгээн төслийн оршин суугчдад зориулсан гайхалтай авсан байсан дээр бид нар хүрэлцэн ирсэн байгаа. Яг энэ хэмжээнд. Яг энэ хэмжээгээр дамжиж байгаа. Тэгээд ерөөсөө өглөө гараад дүүшинд орж байгаа юм шиг бассейндаа ордог байх. Өглөө гараад одоо нэг ажилдаа явахын өмнө дасгал хийдэг тэр хөвшил нь амьдралынх нь бүр өдөр тутмын хэрэглээ болоосоо гэдэг үгнээс одоо гараад фитнестэй шууд нэг давхартаа очиж орчих нь бассейндаа хэдэн давхарт жаахан хурууныхаа яг өгөөл орчих нь ахна. Өөрөөр хэлбэл шүншиг гэгээн хотхонд оршин суугчид эрүүл хэв маяг. Эрүүл хэв маягтай байх нь. Бид нар ч одоо Улаанбаатар хотод одоо юуг нь нуухтай те ийм хэмжээний бассейнд орохын тулд гэр бүлэрээ төлөвлөж байгаа. Яг үнэ. Тэгээ 7 хоногийн сонгоогоо аригт эсвэл тэгш гаригт гэдэг реклам харж байгаа л очиж орж байгаа. MD Top компани хамтран ажиллаж байгаа Lastbeam энэ компани хувь усан сан нь өөрийгөө цэвэршүүлнэ. Нэг юм усан сантай болчих юм бол насан туршдаа энэ усыг огт солино, хаана гэсэн ойлголт байхгүй гэсэн тийм. Цэвэрлэл одоо эргэлтийн системээрээ цэвэрлэл байж байдаг гэсэн. Тэр гайхалтай системийг та бүхэнд одоо үзүүлнэ. Энэ шоурум дээр барилдсан байгаа энэ бассейн биш үү? Энэ бассейн хэмжээгээрээ. Энэ бассейн яг энэ хэмжээгээрээ манай шүншиг гэгээн төсөлтөөр блок болгоны доотлол барилж байна гэсэн. Нөгөө блок чинь нийтдээ 3 орон сууцтай. 3 байр нийлээд нэг блок болж байгаа байхгүй нэгдээд тий. Тэр энд яриа явж бүтээн байгуулалт уушаа эхэлсэн байгаа тийм. Гадна хашаага хийцэн, тий газар цэвэрлэгээ хийгээд газрын ажлууд эхэлсэн байгаа тийм. Явж байгаа. Тий. Тэгэхээр шүншиг гэгээн хотхонд шинэ орон сууц авахар бэлдэж байгаа иргэдэд зориулсан мэдээлэл швэн. Ийм гоё бассейнтай ах нь. Гайхамшигтай. Яг энэ бассейн. Хариуцлагатай, дэлхийд одоо нэр хүндтэй олон улсад баталгаажсан ийм компаниудтай хамтарч ажиллаж байгаа MD Top-ийн үнэхээр мундаг ам. За ингээд бүгдээр дотгошоо орцгоо. Тэгээд яг технологийн хамтдаа та бүхэнд бодитоор харуулъя. За чамд хөрөмж. Одоо энгийн үнээр нүдээр харахад хоёулаа битэрт бол энэ ус хэр гоё тунгалаг байна л гэж байна тийм үү. Тэрний бохир байсан бол магадгүй энэ ингээд доторх хэмнэн бацаг хэлсэн бол одоо энэ 90 мөнгө бичих юм байна. Тий. Одоо юу гэдэг нөгөө халтаагаар, загалтаа тий зөө тий. Ингээд өнгөр тогтоо хамгийн наад. Энэ цэвэрхэн за нийтгээр гол нууц нь уу? Тий гол нууц. Хоёрдугаар энэ тоног хөрөмж миний бодлоор амар тийм өсөв биш харагдаад байгаа. Харин тий. Анх удаа л одоо усан бассейны доотлол бүтцэн ямар байдаг усыг хэрэглэж зөвшөөрдөг гэдэг хойж үзсэн шүү дээ. За бидний шүншиг гэгээн хотхонд хийх гэж байгаа шинэ тоног хөрөмж буюу энэ харагдчихэ тий. Энийг чи мэдгүй шагнасаа ойлгосон. Ингээд хахад лавар багтаа. Дуу чинээ багтаа. Ямар ч үнэн авахад. Энд одоо шүүх процесс явагдаж байна. Үүслийн өрөө гэх юм уу та. Тий. Тэр улам гоё цэвэрхэн болцсон байгаа. Тэр халдвар гүйжүүлдэг нөгөө UV гээд байгаа. Ягаад энд хүний оролцоо байхгүй байгаа юм бэ? Энэ хараа. Энэ нөгөө нэг тий. Одоо энэ бол усаа ячаа ингээс оруулаад эндээ шүүгээд цэвэрлээд за тэгэнгүүтээ ийшээ одоо энэ хоолноо энэ дамж орж ирж шүү дээ. Тэгээ бассейн руугаа орохын өмнө усын халдваргүйжүүлж нөгөө UV хэрэглээд халдваргүйжүүлж тий. Одоо туяагаар шаарж байгаа юм. Тэгээд усны шүлтгийг харуулж байна. Тэгээ ашаага. За энэ мэдээж усны хүчлэгөө шүлтгүү гэдгийг яг баланстай байна. Мэдээж хүчлэг нэгдсэн байх нөхцөлд яг өмнө арьсан туурайш нь хашид өгөн ойлгомжтой. Шүлтлэг байгаа буюу сул байгаа дэлгээр мэдээж халдварын процесс улам өндөр болдог. Одоо 10 жил тахад бид тэр ашиг тгий заад үүсэж тэрээрээ юм тийм. Цэвэршүүлж जैन халдваргүйжүүлж जैन за ийшээ гарах нь ханжээ тийм. За яг ийм системээр энэ бассейн шоурум дотор 10 жил болж. Яг энэ систем. Одоо энэ систем нь яг харагдчихлаа л та. Нийтлэн одоо тэр бассейны тэр юу одоо соркс гэж байж шүү дээ.
Тийм. Ороод орж ирээ шүүгээ. Шүүгээ. Тэгээд эндээс нөгөө шүлтгийнхаа одоо нөгөө дашборд руугаа яваа буцаа уусаа шахаж байгаа мэдээлэл нь. Тэгээд түрүү хоёлаа нөгөө нэг хизээ усын солих вэ гэдээ бас дахиад нөгөө асуусан. Гэсэн чинь хизээ солихгүй л гээд дахиад асуусан. Яг үнэн л гэдэг. За гоё юм уу манайхаа шүншигийн хотныхын нэр Аазтай юм аа. Энд гэхдээ нэг ямар нэгэн сурчлага гэж бас хүмүүс ойлгохгүй байгаасаа гэж бодож байгаа тийм. Яг бодит чанарыг бодит бүтээн байгуулалт юутай холбоотой вэ гэдгээ л одоо чин үнээр ямар нэгэн ноу хаваг нуулгүйгээр хамтран ажиллах компаниудаа юм ярьж байгаа. За тэндээс метр 20 эхлээд хамгийн гүн метр 50 юм тийм. Метр 20 дээр бол хүүхдүүд аягүй хөрхө орчин тийм. За гайхалтай дээ шүншигийн хотхны хан чинь юу штэ. Нийт 15 блок байгаа тий. Хоёлаа дахиад хэлчихье. 3-3-аараа ингээд ихэрсэн юм нийтдээ 3-3-аар ихэрсэн 5 блок байгаа тий. 3 байшингийн чинь 1 блок гэж нэрлэдэг аа. Тэгэхээр блок тутамд нэг юм бассейнтай. Одоо сүүлдвэрлэлийн процесс руу орж. Тэгээ сая хоёлаа хэлчихсэн чинь болно штэ гэж шүү дээ. Ч бассейны хувцас мөцсөхгүй шээ. Тэгэж би нэг сайн сэлдэггүй. Чи сэлдэв юм уу? Үгүй шүү дээ. Одоо сэл сурахаас. За ийшээ одоо үйлдвэрлэлийн процесс руу орж ирж байна. Эднийх бүр ингээд деталь бүрээр нь үйлдвэрлэдэг байхгүй. Одоо энэ жишээ нь яг энэ үйлдвэрөөсөө болохоор бассейны маань усны шүүлтүр буюу фильтрийн жижиг парт хэсгүүд одоо жижиг хэсгүүдийн үйлдвэрлэлийн нэг хүчлээ хийж байгаа юм. За энэ нөгөө агуулгын хэсэг нь байрлаж байна тийм. Бид нар агуулгын хэсэгт нь ороод ирсэн байна. Одоо бассейнтэй хамааралтай цахилгаан хавд хөрөмжүүдийнх нь яг агуулгын хэсэг нь байна гэсэн үг. Ингээд бүгд бэлэн болцсон. Экспорт нь гарах гад бэлтгэгдсэн байж байна гэсэн үг. Гадаа зориулттай, дотор зориулттай тий. Одоо бүхэл бассейны тоног төхөөрөмж бассейныг энэчээ үйлдвэрлэж байна гэсэн үг. Бас нэг хамгийн гоё том давуу тал нь юу байх вэ гэхээр магадгүй юу гэдэг тоног төхөөрөмжөнд маань ус шүүж байгаа төхөөрөмжөнд маань он цагийн урсгалаар тодорхой хэмжээний эвдрэл гардаг гэхэд деталь партууд нь энэчээ байна гэсэн үг. Яг нэг үйлдвэрөөсөө сонгоод ингээ авчихсан. Тэр үйлдвэрөөсөө тэр деталь парт авах илүү бидэд амар байдаг гэсэн. Одоо яг эдгээр чинь ийм том томоор ингээ фильтрүүд нь байж байгаа юм шүү дээ. Тэгэл энэ хараа уян хоолой холбох хэрэгслүүд бүх юмуд нь чийгдэж байгаа байхгүй. За энэ бас маш чухал төхөөрөмж байгаа. Энэ тоног төхөөрөмжний хийдэг зүйл нь ус халаах. Мөн одоо тийч байгаа ус чинь чийгшлтэй. Одоо тэр орчин чийгшл үүсгэж байгаа шүү дээ. Тэр чийгшлийг гадагшуулах зорилттой ийм төхөөрөмж байна. Намаа байж байгаарай. Намаагаас нэг яриаслага аваад. За гадаад худалдаа болон одоо барилгын манай төсөлтөд хэрэглэгдэж байгаа бүх бараа материалыг чи бүгдийг нь мэдж байгаа. За энэ бассейны хувьд тий. Бассейны үйлдвэр дээр бол би одоо 2 дахь ирж байна. Бас өмнө өөр бас нэг үйлдвэрээр орсон. Тэрнтэй харьцуулахад бол эднийх ялч хамаагүй илүү том туршлагатай нь бол шууд харагдчихсан. За үйлдвэрлэлийн 2 давхурт буюу одоо нөгөө яг цахилгаан хэрэгслүүдийг угсарж байгаа. Одоо үйлдвэрлэлийн процесс дээр орж ирсэн байна. Энд ч болохоор одоо гэрэлтүүлэг нөгөө нэг помп те яг цахилгаантай хамааралтай хийцлүүд нь одоо деталууд нь угсардаг гэсэн үг. За ийшээ орж танилцъя. За тэгээд гэрлүүтэй хүртэл тэр маань өөрсдөө үйлдвэрлэдэг байна. Энд бол зөвхөн тогны хэлбэлцэлд хэрхэн нөлөөлж байгааг харж байгаа шүү. За энэ тэгэхээр ингээд нөгөө бэлэн болцсон гэрлээ 48 цаг буюу 2 бүхэл бүтэн 2 өдрийн турш усанд байлгаж бас хийж тестэлж үздэг юм байна. За энэ ямар учиртай төхөөрөмж вэ гэхээр одоо давстай нөгөө холоорчулсан ус байгаа тий. За тэрийг нэгтэл нь аваад нөгөөдөл нь болохоор энэ төхөөрөмжийн ачаар холоороо ялгаж идэг гэсэн үг. Холоорыг одоо холоор гэх юм уу. Тэгээ нотор доторттой тэр юм титан хийцлэлтэй титан өөрөө холоорыг ялгах энэ процессыг хийдэг юм байна. Одоо хүчтэй тогны хүчтэй ач тусламжтай байна.
Тэгээд дотор ингээ бүр за нарийн зарлаад үзэх юм бол технологийн хөнөөр айгүй зарим юмнууд үнэхээр тайлбарлаж чадахгүй гарч ирж байна. This is a 1.5 horsepower. Horsepower. Yeah, 1.5 horsepower. Тэгээ угсрагдсан ноцоосуудаа бүгдийг энд ажиллаж гин үү, ажиллагаанууд нь яаж гин гэдгийг тестэлж үзэж гин гэсэн. Яг энэ хэсэгт болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гаргадаг тоног төхөөрөмжүүдийн үзэсгэлэн буюу шоурум байна. Өнгөцгөн ойлгох юм бол усан бассейн хийгээд байгаа юм шиг мөртлөө усан бассейн болон спа, усын спорт, нөгөө аялал жуулчлалын зориулттай аттрактив төв болох усан парк зэрэг зориулагддаг бүх тоног төхөөрөмжүүдийг одоо бэлтгэн нийлүүлдэг гэдгийг бол та бүхэн нөгөө явцын донд анзаарсан баг. За энд жишээлх юм бол усан сангийн носоосууд хийдэг, шүүлтүүрүүд хийдэг, за ариутгах тоног төхөөрөмж хийдэг, тэр байтугай одоо усан доорх гэрэлтүүлгийг хийдэг, усан сан халаагчийг хийдэг, бассейны дагалт аксессуаруудыг хийдэг, тусгай тоноглолуудыг хийдэг гэх мэтчлэн. За тэдэртэй холбоотой бүх тоног төхөөрөмжүүд за энэ давхурт буюу одоо шоурумд барилсан байгааг та бүхэн харж байна. За Last Swim компани бас нэг чухал одоо олон улсад нийлүүлдэг бүтээгдэхүүн бас айгүй гайхалтай юм байна. Одоо жишээлбэл би нөгөө та бүхэнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл ч юм уу нэг амар нэр томьёо хийгээл цаг тоо хийгээл тоо баримт урдъя гэж бас бодохгүй байгаа. Яг тэгвэл ойлгомжтой байхын тулд өөрийнхөө нүдээр харсан одоо ойлгосноо яг энгийн үгээр та тайлбарлахыг хичээж байгаа. За миний ард байрч байгаа энэ хоёр төхөөрөмж бол миний ойлгосноор маш чухал. Бассейнд орохоор зэрэг л ингээд сав маамд орохоо ингээд өөдөөс нүүр чиг татдаг шээ тий. Тэр чигшил их байх тусмаа дотоод орчинд буюу энгийн нөгөө бассейнаас уснаас бусад орчин дээр аягүй хөөгдсөн ням бактери үрчин. Тэдгэрийг агаар солилцоог цэрүүхэн байлгаж чигийг өөртөө татдаг аппарат. За хоёрдугаар энэ төхөөрөмж болохоор усыг халаадаг төхөөрөмж байх нь. Одоо крантнаас халуун ус гаргаал тэрийг хойлол бассейн чинь одоо чис хүтэн байж болохгүй, час халуун байж болохгүй тий. Тохиромжтой температурт хадгалж яахын тулд ашигладаг аппарат гэж ойлгож байна. Хайнан Атлантис улсын паркны бүх юм их. Тийм гэсэн тийм. Сая бас Хайнанд очиж энэ Атлантисыг Хайнаны Атлантисын тоноглолууд болон бүгдийг эзнэх гэж өгсөн гэдэг чинь тийм. Тэгэхээр ер нь зүгээр мэдж байгаа тийм Атлантистай адилхан усан паркууд одоо хятадд бас өчнөл байгаа шүү дээ. Хүний нөгөө нэг эрүүл мэндийн ач холбогдлыг бодолцож хийж байгаа төсөл гэдгээр тэр талаар илүү онцлоход илүү хамгийн тийм гоё одоо ингэ дотроос ингээд нэг цааслаг гоё байгаа юм шиг та. Яг ингэж одоо танилцуулах гэж явж байгаа үг л те. Тодорхой хэмжээний үйлдвэрүүдээр ороод за манай материал ийм байдаг, тийм байдаг гэдэг бас зарим мэдээлэлд би өөрөө харж ийсэн. Гэхдээ яг өнөөдрийнх шиг ингэж бүх одоо ингэ процессыг тест дараалтан өөрөө ингэж үзээд дахиад тэрийгэ видеожуулаад бусдаа түгэх энэ ажил манаас амар гоё явагдаж байна. За тэгээд энийг үзээд харцсан чинь мэдээж хэрэг яг ийм байгаа шүү, ийм шүү гэдгийг одоо би ирсэн худалдаа авахч болон захиалагч хүмүүстэй тайлбарлаж гэдэг маш гоё тийм хангалуун байна гэсэн үг тийм. Мэдээж одоо оршин сууж байгаа хороололдоо өөрсдийн эзэмшлийн бассейнтай, фитнестэй, лаунжтай болчихно гэдэг тухайн оршин суугч бас маш соёлтой болох юм. За мэдээж хувь хүний өөрсдийн соёл маш гоё дээшлэн энэ чинь миний юм бидний юмгээ бодохоор зэрэг бассейнаа хайрлна, хамгаална. Бүгдээрээ ийм гоё орчинд хамтдаа амьдарч байгаа хөршүүдтэй айгуу тийм найрсаг болно гэх мэтчлээ ингээд шууд мэддэхгүй ч гэсэн маш их өөрчлөлт амьдралд гарах юм аа. Тэр болгоныг бас оршин суугчд маань, захиалагчд маань, шүншиггийн хотхонд одоо захиалах хөр зэгч байгаа хүмүүс маань илүү их ойлгож бас хөлөөж явж байгаа хаа гэж бодож байна.
компаниудын очиход юм шоурумууд нэх гоё тийм тий тухайн компани анх одоо нөгөө бидний л нөгөө тийм байснаас ингэж өргөцсөн гэдэгтээ яг агаар нэг ийм гоё мэдээллүүдийг авдаг. Тийм учраас та бүхэнд бас үзүүлэх гэж ороод ирлээ тий. Том төслүүд нь байдаг тий. За энд ч одоо олон улсын нөгөө 2008 онд манай Бээжингийн олимпиад болсон байгаа шүү дээ тий. оролцсон байна тий. Оролцох ч гэжтэй одоо яг яалтчгүй тэр нөгөө усын спортын үзүүлбэрийн хэсгийг бол тэр чигээр нь хийж байгаа шүү тий. 2021 он 2022 онд одоо шинэ технологи үйлдвэрлэсэн гэдгээрээ одоо хамгийн том хятадтай хамгийн том юугаа Шанхайг авч ирсэн. За очисон газар бүрт үйлдвэр бүрт нэг юм байгаа даа. Одоо нөгөө олон улсын стандарт гэж аягүй чухал юм яригадаад байгаа тий. Бид нар ч одоо стандартуудын нэршлүүдийг аягүй сайн мэддэг болчиход байгаа шүү. Тэгээд энэ стандарт дотор Аз дотроо гэхээсээ гадна евро стандарт бас Америк нэгдсэн улсын стандарт гэдэг бол ялангуяа евро стандарт бол нөгөө босгод авахд маш өндөр хатуу шаардлагатай. Энэ стандартуудыг эзэмшиж байна гэдэг бол тухайн компани хэр зэрэг одоо чадамжтай, хэр зэрэг технологичсон, хэр зэрэг олон одоо улсад нэртэй вэ гэдэг нь харагдчихдаг. Тэгээ одоо энэ ойлгон патентаас алийг хэвтэй байлаа. Энэ ингэсэн гинэ. Сайн нөгөө тайлбарч хэлж байгаа. Анх ингээд нөгөө компанийн нээлтэн дээр ирсэн нэг уран бүтээл зураач залуу санал тавиад. Тэгээд компанийн захиралд ингээд та амьдралынхаа түүхээр, компанийнхаа түүхээр юм гоё бүтээл хэлгээч гэдэг зөвшөөрсөн. Гар зураг хэлсэн. Гоё айгүй гоё юм те. Гойч зурсан. Одоо энэ чивтер шиг ингээ гайхшираад энэ хараа энэ помпыг юм гэсэн зогссон. Энэ аквариумыг бас биднийх хийгээд байгаа шүү дээ тий. Гоё юм аа. Одоо бид нар чинь айгүй хөөрхөн хүүхд мөхөд дагуул явахаар ингээл тогшиж мөгшөөл ингэдэг шүү дээ. Гоё. Энд тэндхийн Шанхай аквариум байж болж байна тий. Тийм. Хонконг, Тэр очиж бидний яг энэ одоо усны амьд байлгах систем гэж байгаа дээ шүү дээ. Яг далаад байгаа юм шиг байлгах системийг манай LASP маань хийдэг байх юм хийдэг байна. байх нэ. За энэ хүрээд бидний аялал ер нь өндөрлөж байгаа өнөөдрийн тийм. Ер нь бол оцсон газар бүрээсээ үзэгчид та бүхэнд бас таны мэдгүй ач холбогдолтой тэр дундаа одоо MD Top компани шинээр эхлүүлж байгаа шүшиг гигэн төсөлтэй холбоотой хамтарч ажиллаж байгаа. За Азда тэр дундаа Хятад улсын толгой бест компаниудын тухай танилцуулгыг та бүхэндээ маш баяртайгаар маш их ач холбогдлыг дурдж гайхширч ингэж өргөж байгаа тийм. За тэгээд ямар ч байсан шүшиг гигэн төсөлтөө LASP-ийнхаа бассейны тоноглолуудыг төхөөрөмжүүдийг ашиглаж байгаад ашиглах гэж байгааг хэлэхэд таатай байна. Тэгээд шинэ төслийн маань орчин суугч болж байгаа одоо шинэ захиалагчид тэ худалдаа авагч та бүхэнд бид нар бас ийм гоё бүтээн байгуулалтанд ийм гоё дэвшлэг технологийн бассейнийг зам Улаанбаатар хот гэлтгүй Монгол улстай одоо хотныхоо доор байршиж байгаа бассейнтай клуб хаустай фитнестэй эдгээр нь хамгийн гол нь байж болох ч эдгээр нь үн төлбөргүй байх шийдлийг гаргаж өгч байгаа. Ийм төсөл бий болж байгаа шүү гэж хэлмээр байна тий. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам бассейнтай, фитнестэй, лаунж румтай, хүүхдийн саатуулах одоо танхимтай ийм орон сууц үнц нь улам өснө. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт гэж би бодож байгаа. Ингээд та бүхэнд одоо танилцуулж байгаа аялал маань зөвхөн LASP дээр хийсэн аялал маань энэ хөлөд өндөрлөж байна. Ингээд дараагийн үйлдвэрлэл аялах аялал руугаа хамтдаа харьцгаая.